Hi guys! Кинонд ажилласан нэг өдрийн блогт маань тавтай мэрэлнэ. Бид өглөө 8 цагаас зураг авалттай учраас 7 хагас гээд боссон. Ингээд бүгд хувийн бэлтгэлүүдээ хангаж байна. Нэг кино маш олон уран бүтээлчдийн хөлс хүчээр бий болдог учраас бид яг цагийг ягштал барих хэрэгтэй байдаг. Ингээд хамгийн ихэнд киноныхаа гол дүрүүдийн будалтыг хийж дуусгаад гарахтаа бэлтнэ. За одоо манай эмэгтэй гол дүр маань будалтандаа орж байгаа. Яг бол хурдан будаад эрэгтэй гол дүр маань будалтанд орж байна. Ингээд бид гарахтаа бэлэн болсон. Үүдэн маань иймнхоо хүлээж байсан. Үгүй хөөрхөн эрхлүүлмээр байсан ч гэсэн ажилтаа учраас яах чаргагүй явсан. Өнөөдөр уулын зураг авалтаа учраас гадаа нартай дулаахан байгаад нэг баярлсан. Дулаахан байгаа бол зураг авалтаа хурдан авч дуусгах чадна. Ингээд бид машинда суугаад явахтаа бэлтэж байна. За ингээд бид хамгийн ихэнд зураг авах газраа ирсэн байна. Ингээд бид техникүүдээ зөөгөөд зураг авалтын талбай дээр ирж байна. Зураг авалтын хэсгээ мэдээж влог ч гэсэн оруулж болохгүй. Гэхдээ та хэд маань киног маань үзэхийг хүсвэл бүх IPTV-д орсон байгаа шүү. За ингээд зураг авалт маань эхлээд явж гин. Энд чинь их гоё олон төрлийн аршаантай газар бид зураг авалтаа хийсэн байгаа. Дараагийн газар руугаа явж байна. Энэ манай зураглаач Азаа маань байна. Өөрийг нь бичиж байгааг ч анзаарахгүй ажиллаа хийсээр л байна. За ингээд зураг дуусгаад бид 3 дахь объект дээр ирсэн. Дараагийн газар маань мөсөн дээр цэцэг дэлбэлсэн юм шиг ийм гоё газар зураг авсан байгаа. Бид уулраа ирж гин. Манай багийнхаа ардаас ирж гинэ. Ингээд бид уулан дээрээ гарч ирч чадсан юм да. За ингээд хамгийн гол зураг авалт маань хэлж байна. Энэ зураг авалт маань уулын юм хадан дээр сууж агаад зураг авалтаа хийсэн. Манай зураглаач маань тэр үзүүр дээр ямар ч бэхлэлт хамгаалахгүйгээр зураг авсан байгаа. Доошоо нэлээд өндөр байсан. Бид хэд нөгөө кофе чанж зураг авалтанд орно гээд ус авчирсан чи ус маань хөлдсөн байсан. Тэгэхээр гадаа ямар хүйтэн байсныг нь харж байгаа хаа. За ингээд бид бөөндөө техникээ аваад доошоо уулаасаа буугаад харихаар явж байна. Ингээд очоод хоолоо идчихээ дараагийн зураг авалтаа орсон. Тэг зураг авсаар байгаад нэг мэдсэн 3 цаг 53 минут болж байна. Шөнө дундын. Ингээд бид зураг авалтаа амжилтаа авч дууссан. Нэг өдрийн блогт маань хамт байсанд баярлалаа. Нэрээ киног маань үзэхийг хүсвэл бүх IPTV-д орсон байгаа шүү. Өдөөний амьдралаар амьдарч үзээгүй юм аа та. Хэд хоног амьдраад үзэх юм уу? Тэгэл та. Чи яан чаддаг байгаа. Хүй, чадлагүй яа дээ. За. Харчлаа. Одоо гүүр хүртэл амрахгүй шүү за. Яа. Би боллоо. Хөөе. Хойлоо одоо болит хөө. Бараг цаг муу таглалаа шүү дээ. Чиптер нэг 20 минут л болсон баг.
Алуу юм уу? Баярлаа. Энийг агис дуусчих юм дээр за. Хөөе. Чи маргааш юу ингэж бодчих юм? Бас юу вэ?